хүн болгон ярьж байгаадаа манай багш нарын асуудлыг ярьж байгаа. Би боловсролын салбарт бол их ойр ажилладаг хүн байгаа. Яг энэ жил цалин нэмэх боломж байна уу байхгүй. Тэрийг үннээр нь хариулж өгөөрөө. Хэдэн багш нараа бид нар чинь Солонгос руу алдаад дууслаа шүү дээ. Бүгдээрээ Солонгос руу явчихдаг 3 сараар. Тэг хамгийн сайн багш нар хаана байдаг гэвэл доктортой багш нар байгаа юм. Доктортой ажилладаг багш нар л байгаа. Тийм учраас багш нарын цалинг одоо эмчнэрийн цалинг би нэмэх саналтай бол 100% санал нэг байгаа. За энэ дөр ямар шийдэл гарсан бэ? Багш нарын цалин ганц гэлтгүү төрийн албан багш нарын цалин нэмэх одоо төсвийн хязгаар боломж ямар байгааг та бүхэн одоо танилцуулаад явж байгаа төсвөөс харж байгаа баг. Тэгэхээр одоо нэгэнт эсвэг их орол дээр өргөн барьцсан байгаа учраас нөгөө яриад байгаа 200 хуулиар яаж төсөв нэмж одоо хуваарлсан байдгүй. Энийг бүгдээрээ нэг эргэж харцгаая. Бид жигсаалтаа хургуулсан байгаа улсын хурал дээр. За тийм учраас одоо тийм бодлогын орон зай байхгүй ийм хүнд үед бид тэр олон хуулиудыг эренблэх зайлшгүй шаардлагатай. Тийм тэгжээж тэндээс орон зай гарна. Тэрээс одоо засгийн газар шууд энэ дээр оролдоод ах боломж хязгаар бол маш бага шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо 5 өдөр 2 дугаар хилцүүлэг болно. За хэрвээ энэ дээр одоо янз бүрийн попороод алдагдлгүй төсөв өдргээд буцаах юм бол 1.3 их найдаар хөрөнгө оруулалт маань буураад бүр төсвийн одоо энэ бодлогын ямар ч орон зай үлдэхгүй маш хүнд байдалд орох ийм л байгаа.